Улсын хурлын гишүүд бол улсын хурлын даргад энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Монгол Улсын ерөнхийлөгчөөс Монгол Улсын ерөнхий сайдад санал болгож байгаа гомжийн занзагчдыг улс төрийн ажлынхаа туршлагын хувьд, төрийн албаны туршлагын хувьд, хувь бишилд санхүү эдийн засгийн жишээ нь бодлогын чиглэлээр ажиллаж байсан туршлагын хувьд, цаашаад гадаад харилцаа геополитикийн мэдлэг туршлагын хувьд, нөгөө төрлийн эрдэм судлалын чиглэлээр туршлагын хувьд бол дэмжиж байгаа үгээр илэрхийлж байна. За 3 асуулт байна. Сая нэр дэвшигч маань бас санал болгосон ерөнхий сайд санал болгосон нэр дэвшигч маань хөлмөрлөлтийг дэмжинэ гэдэг ийм тодорхой саналуудыг хэлж байна. Энийг бол онцгой дэмжиж байгаа. Атрын 4-р аяны хэрэгжүүлээд бид бас тодорхой хугацаа болж байна. За энэ хугацаанд бол үр дүнгууд гарч байна. Орон нутгаар яваад уулзахаар зэргийн Атрын 4-р аяны хүрээнд газар тариалан дэмжих чиглэлээр олгож байгаа зээлийг дунд нь чинь олгочж байгаа. Тэгээ энэтэй холбоотойгоор бүсийн өөрийнх нь өрсөлдөх чадвараас хамаарат аж ахуйн нэгжүүд бол энэ зээлийг зарим нь авч чаддаг, зарим нь авч чаддаггүй гэсэн ийм санал ирж байгаамаа. Өөрөөр хэлбэл жишээ нь баруун бүсд бол газар тариалан хайцсангуу суулгагдсан учраас төвийн бүсдээ ингээд өрсөлдөөд эндээс зээл авахд их хүндрэлтэй байдаг гэсэн ийм саналууд ирсэн. Тэгэхээр цаашдаа Монгол Улсын засгийн газраас энэ Атрын 4-р аяны хэрэгжүүлэх хүрээнд бүсийн онцлогтой зээлийн багцуудыг гаргах боломжтой юу? Энэ талаар та ямар санал бодолтой байна гэсэн нэгдүгээр асуулт. Хоёр дахь асуулт, Монгол Улсын засгийн газар 2025 оны 4 сарын 2-ны өдөр 2026 оныг боловсролыг дэмжих жил болгон зарлчихсан. За энтэй уялдсан байдлаар засгийн газрын тогтоол гарчихсан. Тогтоолоор бол бүх зүйл их тодорхой байлаа л дээ. Тэгэхээр бол хэдийгээр төрийн байдал хүндрэлтэй байгаа ч гэсэн эх жилийн боловсролын төсөвдөр ялангуяа мэргэжлийн боловсролыг дэмжих замаар хөлмөрлөлтийг дэмжих чиглэлийн бодлогыг хэрэгжүүлэхэд анхаарах шаардлага байгаа юм. Энэ дээр та бас ямар бодолтой байна гэсэн асуулт байгаа юм. Гурав дахь зүйл, шин сэргэлтийн бодлогын хүрээнд бомбын сэргэлт гэсэн томоохон зорилттой байд бид бас тодорхой үр дүнд хүрчлээ. Энэ бол сайн үр дүнгууд гарч байна. Тэгэхээр цаашдаа бол бомбуудаа нээх байнгын ажиллагаатай болгох, хатуу учиртай авцсамаар холбоотой ийм зорилтууд тавигдсан. Тэгэхээр энэ хүрээнд ер нь бас бидний тавьсан зорилтуудыг үлдсэн хугацаанд ирээдүйд биелүүлэх боломж байна уу гэдэг юм асуулт байгаа. Яг энэтэй уялдуулаад та өөрөө геополитик бол маш сайн мэддэг хүн. Бид энэ нь бол дэлхийн нийтийн бас геополитиктэй уялдсан, геоэдийн засгтай уялдсан байдлаар бүс ба зам энэ санаачлага байна. За шинэ торгоны зам байна. Дундын коридор байна. Ийшээ нэгдэх боломж бий юу? Ийшээ нэгдэх шаардлага бий юу? Ийшээ нэгдэх бэлтгэлийг бид ойрын хугацаанд ханх боломжтой юу гэсэн юм асуулт байна. Баярлалаа. За зандагчдаар дарга хариулт өгье. За боловсрол бол манай тэргүүлэх салбар мөн. Хүний хөгжлийн үндэс нь боловсролоос ихтэй. Боловсролд орцуулж байгаа нэг төгрөг бол ирээдүйн 10 төгрөгтэй тэнцэнэ. Ядуурлын соён гэгэрлийн эдийн засгийн нийгмийн бүхэл асуудлыг бол боловсролтой шууд холбож тайлбарлаж болно. Тийм учраас боловсролын жил болгосон санаачлага бол энэ ялангуяа хүүхд залуучуудын орон болох Монгол улсын хувьд туйлын чухал. Монгол улсын хэмжээнд нийт 1407 цэцэрлэг, 885 ерхий боловсролын сургууль, 70 техникийн болон мэрэгжлийн сургуулиуд, 65 дээд боловсролын сургалтын байгууллага, ихтэй сургууль байдаг. Тэгэхээр энэ бүх шатны боловсролын байгууллагууд нийтдээ хүн амын 3.1-ээс их нь буюу 1,256 мянган хүүхэд залуучууд суралцж байна. Тийм учраас энд ажиллаж байгаа хүмүүсийн тооч гэсэн тэр энэтэйгээ уялдаад боловсролын салбар бол яалтчгүй манай хүн амын хамгийн зөнхлөх дийлэнхийг хамарж байгаа юм салбар. Энэ 55 мянган багш энэ салбарт ажиллаж байгаа. Ийм учраас энэ боловсролын дэвш ус байдлыг арилгахын тулд дижитал боловсролын шинэ платформыг бий болгох, Улаанбаатар хотын чадaltaй эрдэмтдээ багш нар математик, суур боловсрол, хүмүүнлэгийн ухаан, хэл, усны энэ боловсролыг улс орон даяар захимаар заадаг дижитал боловсролын платформыг, хиймэл оюун ухааны боловсролыг гар утснаас суралцах ийм шинэ програм төсөл хөтөлбөрүүд дэлхийд даяар нэвтэрч байгаа. Хиймэл оюун ухаан нэвтэрч байгаа. Ийм учраас хиймэл оюун ухааны боловсролтой уялдуулсан ийм боловсролын тогтцоо энэ боловсролын жилийн гол нэг чиглэл болгож хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Манай Зулбахаар гишүүн бол алсын хараа 2050 боловсруулахад боловсролын салбарт өдөөгүй төрийн удирдлагын чиглэлийн энэ зохистой
бүтээмжтэй өрөөчтэй төрийн албыг бий болгох, боловсролын салбарын шинжилгээний урт хугацааны бодлого хөтөлбөрийг боловсруулахад идэвхтэй оролцсон юм доктор, судлаач хүн та бас энэ боловсролын жилийн чиглэлээр бүсчилсэн хөгжлийн чиглэлээр за саяны хийж байгаа асуудлуудын чиглэлээр бас хамтарч ажиллаж санал ондоо өгч энэ бас нэгт хамтран ажиллахыг ажлын хэсэгт идэвхтэй ажиллахыг бас хүсэж байна. Ер нь энэ хүнсний хувьсгал хөдөө аж ахуйг дэмжих зээлүүд гэсэн бүсчилсэн хэлбэрээр олгогддог байх. Бомбын сэргэлтийг байнгын ажиллагаатай өндөр үр ашигтай болгохын тулд бомбын эдийн засгийн үүрэг өгж нэвтрүүлэх чадварыг сайжруулах шаардлагатай. За бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулаад энэ натрын 4-р аяныг ч гэсэн бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулж энэ хүртээмжтэй зээл за хөнгөлөлтөд татварын бодлогоор ялангуяа баруун бүс аслагдмал бүс нутагт хөдөө аж ахуй тэр дотроо газар тариалангийн үйлдвэр натрын 4-р аян дэмжих бодлогыг бүсчлэн хөгжүүлэх юм бодлого босруулах шаардлагатай гэж үзэж байна. За үлцэг хүүгийн шийдвэр гişүү асуулт